Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хойд Солонгосын үйл хөдлөлд үргэлж маш мэдрэмтгий байдаг. Учир нь Хойд Солонгосын газар нутаг жижиг тул тус улсын баллистик пуужингийн туршилтууд бараг бүгд өндөр өнцгөр хийгддэг бөгөөд буух цэг нь Японы тэнгис дэх усан орчинд болдог. Сүүлийн жилүүдэд Хойд Солонгосын зарим пуужин Солонгосын хойгийн хойд хэсгээс хөрж Хоккайдогийн дээгүүр Японы их газрыг гатал нисэж Японы тэнгисийн зүүн талд орших номхон далайд унсан тохиолдлууд ч гарсан. Тиймээс Хойд Солонгос пуужин өргөх бүрт Японы хойд хэсэгт нүүлгэн шилжүүлэх дохиод угарч галт тэрэг зогсож сургууль аж ахуйн нэгжүүд хаагдаж улс даяар айдас сандрал үүсдэг. Мөн сонирхолтой нь Японы хэвлэл мэдээлэл хойдуудын цэргийн болон улс төрийн асуудлаас гадна Хойд Солонгостой холбоотой бараг бүх жижиг сажиг зүйл төртөл анхаарлаа хандуулдаг. Бүр нэгэн эд шидийн шинжтэй суу яриа хүртэл бий. Хойд Солонгосын гадаад хэргийн сайд Чон Сон Хуйн алга болсон Японы иргэн Мегуми Йокото байж магадгүй гэх таамаг. Учир ханаас урган гарсан бэ гэхээр Хойд Солонгосчууд Япон болон Өмнөд Солонгосын олон хүмүүсийг хулгайлж нутагтаа авчирн тэдэн дээр судалгаа хийж төрөл бүрийн салбарт ажиллаж байснаас үүдэлтэй. Тиймдээч Хойд Солонгосын гадаад хэргийн сайд болсон Чой Сон Хуй гэх жимэгтэй нь хулгайлагдсан Япон охин болох Мегуми Йокото гэсэн таамаг үүссэн. Энэ ч оргүй биш. Учир нь энэ хоёр хүн хоорондоо маш төстэй зарайтай. Хулгайлагдсан Мегуми Йокото 1964 оны 10 дугаар сард төрсөн. Тэр чинэлэг гэр бүлээс гаралтай бөгөөд эцэг эхийнхээ харинд өмбөж өссөн охин байв. 1977 оны 11 дугаар сарын 15-нд тэрхүү санаа зовох зөвлөхий дулаан амьдрал үрд төгсгөл болсон юм. Тэр орой 13 настай Мегуми Йокото сургуулийнхаа газрын теннисний дугуулангийн бэлтгэлээсээ харж авсан. Найз нөхөддөө баяртай гэж хэлээд гэртээ хүрэхэд өрдөө 100 метрийн зайл үлдсэн байлаа. Гэвч орой болтол ээж аав нь охиноо хүлээсэн ч тэр хизээж буцаж ирээгүй. Тэр үед Японд Мегуми Йокотогийн адил тодорхой шалтгаангүйгээр гинэд алга болох тохиолдлууд цөөнгүй байсан. Эцэст нь 1990 он гарснаар олон удаагийн баталгаажуулалтын дараа нийт 17 Япон иргэнийг Хойд Солонгос хулгайлан авч явсан нь тогтогдсон. Тэдний дунд 52 настай нэг эмэгтэйгээс бусд нь бүгд өсвөр насныхан байсан. Харин тэд алга болох үедээ ямар нэгэн улс төрийн холбоо хамааралгүй хүмүүс байжээ. Тэгвэл зарим хүмүүс зайлшгүй асууна, Хойд Солонгос яагаад Япон өсвөр насныхныг хулгайлсан юм бол? Нэг талаас олон шинжээчийн хэлсэнчлэн Хойд Солонгос эдгээр Япончуудыг өөрийн тагнуулуудыг сурах зорилгоор ашиглаж, тагнуулуудаа Япон хүмүүстээр хувирган гадаадд тагнуулын ажиллагаа явуулахыг хүссэний хаж. Энэхүү үйл ажиллагааны тод жишээ нь 1987 онд болсон 858 дугаар нислэгийн дэлбэрэлт. Үүнийг үйлдсэн хоёр Япон жуулчин болох эцэг охин хоёр бол үнэндээ Хойд Солонгосын иргэд байсан. Мөрдөн шалгалтын явцад эцгийн дүртэй Шинижи Хижитаны тамхи татагшаалтах гэж хорны капсулын бүрхүүлийг хазаж тэр даруй хоронд насварсан. Харин охины дүртэй Маюми Хижитаны арай удаан хөдлөж үхэлд хүрээгүй. Дараагийн байцаалтын үеэр тэрээр Солонгос хэл мэдэхгүй гэж мэдэгдэж зөвхөн Япон хэлээр ярьж орчуулагч ашиглаж байв. Эхний хэдэн 7 хоногийн турш түүний дүр эсгэлт ямар ч сэжиг өдөөлгүй төгс байсан юм. Мэдээжийн хэрэг эцэст нь тагнуулж өндөр дарамт бүхий нарирж хэлсэн байцаалтын доор бүх үнэнээ хүлээсэн. Бүсгүй эцэст нь өөрийн жинхэнэ дүрийг илчилж би Хойд Солонгосын тагнуулд нэр минь Ким Хёнхи гэж хэлсэн бөгөөд Япон болон Солонгосоор чөлөөтэй ярьдаг гэдгээс батлав. Харин энэ эмэгтэй Японд хулгайлагдсан нэрсэн багш эмэгтэй Яйко Тагучи хэмээх Япон хүнээс Япон хэл зам байдал соёлыг сурсан байжээ. Түүний сургагч гэх Яйко Тагучи анх Японд бага сургуулийн багш мэргэжилтэй байсан бөгөөд Хойд Солонгост хулгайлагдсан Япончуудын нэг байв. Нэмжлэхэд 858 дугаар нислэгийн осол 115 хүн амин төрсөн ч Ким Хёнхид харьцангуй зөөлөн хандсан. 1990 оны 3 дугаар сард Өмнөд Солонгосын дээд шүүх Ким Хёнхид цаазын ял оноцсон ч уг шийдвэрийг тэр даруй хэрэгжүүлээгүй. 1991 оны 1 дугаар сард тухайн үеийн Солонгосын ерөнхийлөгч Нотэу бүсгүйд онцгой өршөөл үзүүлсэн юм. Ингээд тагнуулч бүсгүй ердөө 3 жил хоригдсны дараа суллагдсан бөгөөд тухайн үеийн олон нийтийн санаа бодолж энэ шийдвэрийг ихээхэн дэмжиж байсан юм. Солонгосын олон иргэд ийм үзэсгэлэнтэй залуу эмэгтэй ийм аимшигтай хэрэгт хүчээр оролцсон нь гарцаагүй гэж итгэж байв. 1996 онд энэ бүсгүй Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын албаны ажилтнтай гэрлэж хоёр хүүхдийн ээж болсон байна.
Яг энэ үед л 1970-аас 1980-ад он Хойд Солонгос Япон иргэдийг хулгайлж байсан тухай олон баримт баталгаа ачсан юм. Ким Хён Хи Японы засгийн газрын хүсэлтээр хулгайлагдсан Япон иргэдийг эх оронд нь буцаах ажлыг дэмжихэд оролцож эхэлжээ. 2010 онд тагнуулч бүсгүйг Япон улсад урих үед Японы талын зохион байгуулсан уулзалтаар тэрээр өөрийн хуучин Япон багш Яке Тагучигийн гэр бүлийнхэнтэй уулзсан байна. Ким Хён Хи Япон хэлээр ярьж, Яке Тагучитэй хамт өнгөрүүлсэн үеэ дурсаж, сурагчид бүгд түүнийг гоё эгч гэж дууддаг байсан хэмээн хэлжээ. Хойд Солонгосын тагнуулууд Япончуудыг улгаалахдаа гадаад төрөх үзэсгэлэнтэй хүмүүсийг онцлон сонгодог байсан гэдэг. Энд нэг асуулт гарч ирнэ. Хэрвээ бага сургуулийн багш Яке Тагучиг тагнуул сургах зорилгоор хулгайлсан бол 13 настай анх өгүүлсэн Мегуми Йокота ямар хэрэгцээтэй байсан юм бол? Дөнгөж дунд сургуулийн нийгэмд хөл тавьж амжаагүй жирийн охин яаж насан турсан Хойд Солонгосын тагнуулын багш болж чадах вүлээ? Энэ асуудлын талаар янз бүрийн таамаг тайлбарууд бий. Зарим нь үүнийг Японы зүүн жигүүрийн хөдөлгөөнтэй холбоотой байж магадгаж үзнэ. Хэрвээ сонирхож байвал Японы улаан арин болон 1970-ад оны Йойдо онгоц хулгайлах хэргийн тухай хайж үзээрэй. Энэ хоёр хэрэг Мегуми Йокота болон бусад хулгайлагдсан Япончуудын түүхтэй сүлэлдэн холбогддог гэж үзэх хүмүүс олон бий. Онгоц хулгайлж Хойд Солонгост хүрч чадсан Японы улаан армийн гишүүд дараа нь Хойд Солонгост үлдэж Пёнан хотын ойролцоо Японы хувьсгалд тосгон хэмээх газрыг байгуулсан. Энэ хэргийн талаар би өмнө нь дэлгэрэнгүй бэлтгэж байсан. Ерөнхийдөө хэлбэл Японы тэрс үзэлтнүүд өгөөд Хойд Солонгостой нэгдэх гэсэн тагнуулж армих. Тэд хувьсгалд үр удам бий болгохын тулд Хойд Солонгосын тагнуулын байгууллагуудтай хамтран ажиллаж, Япон оюутнуудыг системээр хулгайлан авчирч, Хойд Солонгост хүүхэд төрүүлэхийг оролдож байсан тухай баримтууд байдаг. Иймээс хулгайлагдсан охин Мегуми Йокота нь хоёр чухал зорилготой байсан байж болзошгүй. Нэг нь хойдуудыг сургах буюу Япон хэл соёлыг заах. Харин нөгөө нь хүмүүсийг хүмүүжүүлэх, өөрөөр хэлбэл шинэ үеийн Япон гаралтай хувьсгалчдыг өсгөх байлаа. 2002 онд Японы ерөнхий сайдаас Жуничиро Коизуми Хойд Солонгост айлчилж, хоёр улсын харилцааг хэсэг хугацаанд зөөлрсөний дараа Хойд Солонгос 1970-аас 1980-ад онд үнэхээр Япон иргэдийг хулгайлж байсан гэдгээ аль бие ёсоор зөвшөөрсөн. Японы засгийн газар болон хохирогчдын гэр бүлээс уучлалт хүссэн. Гэвч тэр үед үс нь бууралтаж хөгжирсэн Япон эцэг эх болох Мегуми Йокотагийн гэр бүлийн хувьд охин нь эргэж ирээгүй хэвээр байлаа. Тэд охинтойгоо насанд хүрсэн хойно зөвхөн хідэн гэрэл зур хэлбэрээр л уулзсан юм. Хойд Солонгосын тал нийт 13 Япон иргэнийг хулгайлагдсан болохыг баталж, тэднээс 5 хүнийг Японд буцаахыг зөвшөөрсөн. Харин үлдсэн 8 хүнийг нас барсан гэж мэдэгдэв. Гэхдээ тэдний дунд Мегуми Йокота үнэхээр байсан. Хойд Солонгосын мэдээлэлд Йокота 1993 онд сэтгцийн эмнэлэгт эмчилж байхдаа амиа хорлсон гэж тайлбарлсан байдаг. Насанд хүрсэн охиныхоо зургийг гартаа барин зогсохдоо ухтаа тайван дүлгөн ухаалаг зангаараа танигдсан Йокотагийн гэр бүл тэр мөчөд нүдэндээ нулимстайгаар сэтгэлээ барьж чадалгүй хашгичж байлаа. Мегумигийн эцэг эхийг тайлбарлуулсан ганц зүйл нь Хойд Солонгосын талаас тэдэнд зориулан бэлтгэсэн нэгэн тусгай бичлэг байна. Энэ бол түүний Мегуми охиноос төрсэн 15 настай охины тухай. Тэрхүү бичлэгт Мегумигээс төрсэн охин болох 15 нас хүрсэн Ким Ин-гён инээмсэглэж, өвөө эмээ би та нартай үнэхээр уулзмаар байна хэмээн хэлсэн тэдний сэтгэлийг хөдөлгсөн. Тэд охиноо алдсан ч аж охин нь амьд байгаа нь тэдний шархсан зүрхийг багж чадхуй тайвшруулсан. Мегуми Йокота болон түүний охин гих Ким Ин-гёны төрх үнэхээр гайхалтай адилхан гэж Японы хэвлэлүүд онцолдог. Хойд Солонгосын талаас өгсөн бичлэгийг ажиглахад сонирхолтой зүйл илэрдэг. Хүнд хэцүү марш буюу Хойд Солонгосын 1990-ад оны өсөглөн эдийн засгийн хямралын үеийн охтын ихээс ялгаатай нь Ким Ин-гён цоглог царайтай, хазар нь ягаахан, биеийн миралаг, хангалттай тэжээл, сайн амьдралын түвшинтэй болох нь харагдсан. Мөн Японд буцан ирсэн 5 Япон хүний мэдүүлгээс Йокотагийн гэр бүл шинэ мэдээллийг олж авсан. Мегуми Йокота Хойд Солонгос эрэгтэй сэтгэлээр унаж гүнзгий гутралд орсон байжээ. Гэвч хэрвээ чи сайн хичээж солонгос хэл сурвал эцэг эхтэйгээ уулзна гэсэн амлалт сонсоод тэр дахин урам зориг авч солонгос хэлийг шаргуу сурах болсон байна. Тэр бүхэл өөртөө хамт хулгайлагдсан Япончуудтай ч өрөөндөө солонгос хэлээр ярьдаг болсон байв. Эерэг сэтгэлгээтэй болсон Мегуми Йокотад Хойд Солонгос элит боловсрол олгож тэр үзэсгэлэнтэй эмэгтэй болж өсжээ. Түүн сайн ажил хуваарлаж амьдрал нь тогтвортой болсон мэт харагдаж байсан нь хулгайлагдсан анхны үеийн гутралыг даван туулж чадсныг илтгэдэг.
20-од наснда Мегуми Йокота Хойд Солонгосын хамгийн алдартай сургуулиудын нэг болох Ким Ир Сений их сургуульд суралцж байсан шилдэг оюутан Ким Йонг Нам хэмээх залуутай гэрлэж Ким Ин Гён нэртэй охинтой болжээ. Сонирхолтой нь Ким Йон Нам нь анхнаасаа Хойд Солонгосын иргэн биш, харин Өмнөд Солонгосын хүн байсан бөгөөд 1970-ад оны сүүлээр хулгайлагдсан нэгэн байв. Ким Йон Нам, Мегуми Йокота хоёр охиныхоо хамт Пёнанд төрийн тусгай байр хороололд амьдарч, элбэг хангалуун даруухан боловч эрх мэдэлтэй амьдралтай байжээ. Тэд орон нутгийн нийгэмд бүрэн усаж гаднаас нарахад Хойд Солонгосын дээд давхаргын жирийн гэр бүлээс ялгарах зүйлгүй байсан гэдэг. 1994 оны 2 дугаар сард Мегуми Йокотатай нэг зочид буудалд хамт амьдарч байсан эмэгтэй түүнийг дурссан байдаг. Тэр үед Мегуми эрүүл саруул сэтгэл санаанд тогтун ажилдаа идэвхтэй байсан гэнэ. Тэр эмэгтэй бол Хитомо Сога 2002 онд Хойд Солонгосоос Японд буцаагдсан 5 Япон иргэний нэг юм. Хитоми Сога 1978 онд хулгайлагдсан бөгөөд дараа нь 38 дугаар өргөргийг давж Хойд Солонгост орогнож байсан Америкийн цэргийн дезертир Чарльз Женкинстэй гэрлэж 2 охинтой болсон байдаг. Товчхондоо дээрх баримтуудаас үзвэл 1993 онд сэтгцэн эмнэлэгт амиа хорсон гэх Хойд Солонгосын тайлбар үнэмшилгүй харагддаг. Японы талаас асуулт тавьсны дараа Хойд Солонгос хурдхан өөр хувилбар гаргаж ирсэн. Тэд хэлэхдээ мэдээлэл бодлонтой байсан Мегуми Йокота 1994 онд амиа хорсон гэсэн байдаг. 2004 онд Хойд Солонгос Японд ёс зүйн баримт болгон Мегуми Йокотагийн шарилын үйлдэгдэл болон нөхөр Ким Йон Намаас бичсэн гих гарын үсэг бичсэн захидлыг гардуулсан байна. Гэвч Хойд Солонгост огт санаагүй нэг зүйл байсан юм. Мегуми Йокотаг төрөхөд түүний эцэг эх Япон уламжлалын дагуу охиныхоо хүүг хадгалж байсан явдал байв. Үүний ачаар ДНХ-гийн шинжилгээ хийх боломжтой болсон юм. Шинжилгээний үр дүнгээр Хойд Солонгосын өгсөн ясны үлдэгдэл нь Мегуми Йокота биш болох нь албан ёсоор батлагдсан байна. Үүнээс гадна Япон болон Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээснээр хэд хэдэн Хойд Солонгосоос оргон зайлсан хүмүүс 1996-аас 1999 оны хооронд Мегуми Йокотаг амьд байхыг нь харсан гэж мэдүүлжээ. Энэ нь түүний нас барсан гэх 94 оноос хойш гэсэн үг. Бидний хэлснээр тэр агуу удирдагчдын хүүхдүүдэд Япон хэл заадаг багш байсан бөгөөд Ким Жанжны гэр бүлийнхэнтэй хамт амьдардаг байсан гэж. Өмнө нь дурдсан 858 дугаар нислэгийн ослын хэргийг үйлдсэн эмэгтэй тагнуулж Ким Хён Хи ч мөн адил нэгэн ярилцлагын үеэр дараах байр суурийг илэрхийлжээ. Мегуми Йокота нь маш онцгой үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй. Жишээлбэл Хойд Солонгосын тагнуулуудад Япон хэл заах, эсвэл Ким удирдагчийн гэр бүлийн багш байх гэх мэт. Түүний байр суурь маш өвөрмөц учраас Хойд Солонгос түүнийг Японд буцаахыг хизээж зөвшөөрөхгүй. Би итгэдэг юм Мегуми Йокота одоо хүртэл амьд хэвээр байгаа гэж. Эдгээр зөрчилтэй нууцлах сэжвэрүүдийн нэлбэр нь Йокотагийн гэр бүлийн итгэлийг улам баттгаж, Японы хэвлэл мэдээллийн хүрээнд нэгэн галзуу мэт итгэл үнэмшлийг бий болгосон юм. Энэ нь Мегуми Йокота үнэндээ нас бараагүй, харин Хойд Солонгосын дээд түвшний нууц даалгавартайгаар хаа нэгтээ амьдарч байна. Тэр үнэхээр нас бараагүй, харин тэр Хойд Солонгосын удирдах элит бүлэгт орж, Чой Сун Хүн гэж өөрийгөө нэрлэн Хойд Солонгосын эмэгтэй гадаад хэргийн сайд болсон гэх яриа түгэж эхэлв. Уг Чой Сон Ху болон Мегуми хоёрын нүүрний хэв болон төрсөн оны хүмүүс маш их харьцуулж байсан. 2024 оны ихэр Японы цахим хэвлэлүүд хэд хэдэн зураг мэдээлэл гаргаж Чой Сон Ху нь Йокота Мегуми гэж мэдээлэв. Энэ үеэр NHK, JG Press, Asahi Shimbun зэрэг гол Япон хэвлэлүүд олон нийтэд мэдэгдэж цувралыг нийцаасан юм. Скриншотууд нь фотошопоор зассан хуурамч гэж мэдээлэв. Бас NHK ийм мэдээ хизээч нийтлээгүй гэх зэрэгээр олон газраас үнийг нийцаасан ч хойдууд олонний гадны иргэдийг хулгайсад нь хэдийн батлагдсан. Орос, Америк, Өмнөд Солонгос, Хятад, Япон тэр дунд монголчуудаас ч хойдууд хулгайсан гэх мэдээллүүд Өмнөд Солонгосын хэвлэлээр ил тод гардаг юм а.